байцгаана уу? Хөрхөн хөлтэй хүмүүсийн подкаст хэлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараараа бид нэг цоо шин Онцгой үндэсний талаар та бүхэндээ танилцуулахаар сонгоо авсан байгаа. Тэгэхээр бид 10-40 цонх болон Монголын эзэнт гүрний нэгэн цагт эзэрхэн сууж байсан газар дээр оршиж байгаа. Тэр үндэснүүдийг сар болгон нэг үндэснийг сонгож аваад ингээд цааш тийм подкастаараа танилцуулаад явъя гэж шийдсэн байгаа. Тэгээ 10-40 цонх гэж юу гэсэн үг лээ? Тий 10-40 цонх гэдэг нь болохоор бид нар газар зүйн хичээл дээрээ уртраг өргөргийн талаар үздэг шүү дээ, тий. 10-40 цонх бол одоо христчэн хүмүүс стратегийн төвшөнд дэлхийн газрын зураг дээрээс нь одоо сонгоо авсан онцгой бүс нутаг байхгүй юу? Уртраг өргөргийн ингээд сонгож авсан гэсэн үг. Тэгээ 1990 онд Льюис Буш гэдэг ийм хүн анх энэ нэр томьёо гаргаж ирсэн байл. Яг түүнээс өмнө ингээд судлаад үзэхээр бол байсан зүйл юм байл л та. Тэгээ энэ яагаад энэ ингээд онцгой бүс ингээд юм бэ гэхээр дэлхийд ярих хамгийн ядуу тэгээ амьдралын нөхцөл хамгийн тааруу байдаг тийм улс үндэстэн хүмүүс яг энэ хэсэгт оршиж байдаг. Дээрээс нь сайн мэдээ буюу авралын зар хүрээгүй байгаа тэр одоо улс үндэстнүүд энэ газар байдаг гэсэн үг л дээ. Тэгээ үүнд бол Аз, Африк болон Дундад Аз баг бүхэлдээ багтаж байгаа. Тэгэхээр дэлхийн хүн төрөлхтөн бас 3/2 нь энэ бүс нутагт амьдардаг гэд бодохоор өөрөө тэ ямар чухал гэдгийг нь илтгэж байгаа. Тэгээд үүнд л хороо нийт 54 улс багтдаг юм байна. Сонирхолтой нь бас Монгол улс энэ бүс нутагт багтдаггүй. Тэгээд яг Монголын ингээ шашин тэ нийгмийг ингээ харах юм бол энэ бүлэгт ингээ тийм зайлшгүй багтах хэрэгтэй юм шиг боловч тэ уртаг өргөргийнхөө бүсээс шалтгаалаад Монгол үүнд нэгдүгээр хамаараагүй. Тийм би бол тэгж бодож байгаа. Тэгээд тэгтээ бас тэ Монгол улс бол тэ үүнээс гадуур байгаа. Эргээд энэ улс руу чиглэсэн илгээлт хийзийг бэлтгэж стратегийн төвшөнд тэ илгээх тийм хамгийн одоо ашигтай бүс нутаг байршилд байгаа ийм улс юм байна гэж бас харж байгаа. Тэгээд бас энэ 10-40 цонхыг ингээд тодорхой танилцуулах юм бол маш сонирхолтой статистикуд бас гардаг юм л та. Яагаад тэгэхээр 10-40 цонх нь бол бидний мэдих бүхий л дэлхийн томоохон шашнууд үүссэн байна. Христийн шашин ч гэсэн өөр 10-40 цонх буюу одоо Израилаас гаралтай тий. Израилийн тэр Judaism, Hindu, Buddhism, лалын шашин гэх бүх энэ шашнууд энэ одоо 10-40 цонхноос гаралтай бөгөөд энэ дотроо хүчтэйгээр одоо юу гэдэг хэрэглэгдэж идэг гэх юм уу. Тийм аа. Тэгээд энэ дунд 54 улс гэж хэлжсэн 28 нь бол лалын шашинтай улсууд байна. Тийм учраас авралын сайн мэдээ маш өндөр хойр хүрээгүй. 2% нь бол Хинду, 8 нь 2 улс нь Хинду, 8 нь Буддист гэдэг иймэрхүү статистикуудыг дурдж болж байгаа юм л да. Энэ удаа тэр онцгой улсаараа бит хоёр энэ 10-40 цонхонд багтдаг. 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр байсан тэрний улсыг сонгож авсан байгаа. Энэ улс нь болохоор Бутан гэдэг улс байгаа. Тэг хаан засаглалтай. Тэгээд яг Бутан гэдэг улсыг бол би өмнө нь мэддэггүй байсан. Өнгөрсөн жил яг илгээлтээр багийнхантайгаа явж явах үедээ энэ тэг Бутаны одоо хил дээр гэх юм уу те хил заалгаа ямар хот вүлээ? Самчи гэдэг тийм хоттой ойролцоогоор тэг яг энэтхэгт Бутаны залуучууд зөвлөсөн кампийг зохион байгуулсан тийм. Тийм 100 гачгаар оюутнууд оролцсон тийм камп болсон байгаа. Тэгээд тэр кампийг дуусгаад бидэд ойрхон байсан учраас Бутан руу 2 цаг орчмын хугацаанд орох боломж олдсон байгаа. Тэгээд энэ нь болохоор зөвхөн монголчуудад боломжтой байсан байгаа. Яагаад тэгэхээр бутанчууд чинь яг монгол хүн шиг харагддаг. Тэгээд яг тэнд манай баг донд 3 монголчууд байсан учраас бид 3 жоохон хууль басаар бутан руу нэвтэрч орсон байгаа. Тэгэхээр яг мэдээж хууль бусаар гэхээр бас гайхчихж магадгүй. Бид нэр ингээ нөгөө хятад руу ч юм уу орос руу хил давхаар Монголоос эхлээд паспортаа үзүүлээд гараад тэгээд тухайн улстай паспортаа шалгуулад ингээ нэвтэрдэг. Тэгэхдээ Бутан энэ этхийн хоорондох хил дээр болохоор арай өөрөөр үйлчлэлт юм байлээ. Тэгээд хүмүүс зүгээр ингээ яваад орчдөг. Тэгээд зүгээр л орчих. Орсныхон дараа албан ёсоор одоо нөгөө бүртгүүлэх хэсэгт очиж бүртгүүлээ. Тэгээд цааш нь улс руугаа ордог. Тэгэхээр нөгөө бүр амар юм цагдаж шалгадаг тийм зүйлс байхгүйсэн учраас ерхийн харагдах байдал нь ижлэхэн болохоор шууд оруулсан. Дагаад орчдөг хүмүүсийг буцаад удаагүй гараал гэсэн л дээ. Тэгээ богино хугацаанд байсан учраас тэгээд хангалттай сайн одоо үзэж хараагүй. Тэгээд дээрэс нь яг байх хугацаанд
залбирлын алхам хийж байгаа л гарч ирсэн баг. Тийм. Тэгээ Фунчулын гэдэг тийм нэртэй хот байсан. Тэгээд бас миний хувьд бас 11 сард богино илгээлтээр Бутан руу яваад ирсэн байгаа. Бутанд нийт 7 хоногийн хугацаа, бүтэн 7 хоногийг өнгөрүүлээд Бутаны нийслэл Тимпүү нэлээд том хотуудаар нь очоод тэгээд гэр цуглаануудаар үйлчлээд ирсэн байгаа. Бас тэр талаараа бас энэ подкаст дээр ярилцсанаа, болцснаа. За яагаад улс үндэстнийг танилцуулах хэсгийг подкастаа оруулж байгаа илаа. Энэ бүхнийг. Тийм энэ сонирхолтой. Тийм зорилго нь болохоор мэдээж тэгээ зүгээр улс үндэстнийг танилцуулдаг ийм танин мэдхэн подкастаас юугаараа ялгарх вэ гэдгийг бас сонсогчдоо бас ойлгомжтой болох нь чухал баг тийм. Тэгэхээр Матай 9:38 дээр тэгээ тиймээс ургацтай ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа гэсэн юм ишлэл байдаг. Намайг дагалдаж шилдэг сургууль сурж явах үед манай ангид шеринг гэдэг нэртэй нэг ихч байдаг ус одоо нэг нэлээд жаргал гарсан. Тэгээ өглөө 9 цаг 38 минут болгонд ингээд сэрүүлгэн дуграа тэгээд ингээд voice voice of martyrs гэдэг аппликейшн дээр ингээд ямар улс үндэстний талаар залбирах хэрэгтэй ингээд ирдэг байсан. Тэг яг энэ ишлийн дагуу 9 цаг 38 гэдэг нь болохоор Матай намын 9:38-ыг ингээд юу гэдэг цаг болгоод илүү практик болгоод тухайн улс үндэстний талаар залбирах цагийг гаргадаг байсан. Тэг 12-7 хоногийн лекц зохиод өдөр болго өглөө болго яг ингээд лекцийн дундор биднээ зогсоогоод хамтдаа тухайн нэг бүс нутгийн талаараа залбирахыг одоо ятгадаг уриалдаг байсан. Тэгээ надад болохоор эхэндээ ингээд залбирдаг сонирхолтой санагддаг байсан ч гэсэн ингээд явандаа юм жоо төвхтэй болж ирсэн байхгүй. Яг анхаар төвлөржин гут ингээд зогсоогоод ингээд. Гэхдээ тэгээ энэ бүхэн хизээ надад утга учиртай санагдаж, чухал санагдаж ирсэн байх. Хамгийн анх удаага илгээлтээр Хятад руу явсан. Тэгээд Хятад байх үедээ тэгээд үнэхээр хүмүүс үнэхээр тэг авралын сайн мэдээ хүрх хэрэгтэй, ямар ч ихтгэл найдваргүй тэг тийм хүмүүс олон байгааг олж ирсэн. Яс тэр үед болохоор би саяны энэ ишлэлийг бүтнээр нь ингээд уншихад энэ ишлэл ингээд амар орж байгаа юм шиг надад тэр үг санагдчихсан байхгүй. Тэгээд энэ дээр юу гэсэн гэхээр Есүс нийт хот тосгодоор явж синагогуудад зааж хаанчлын сайн мэдээг тунхилж бүх төрлийн өвчин эмгэгийг ingээж эдгэж байлаа. Хүмүүсийг хараад тэр өрөвдөж явж нь тэд хончингүй хонь мэд хаягдан туйлдсан байлаа. Тэгээд тэр шав нартаа хэлэхдээ ургац сариунж ажилчид цөөн байна. Тиймээс ургацтай ажилчид явуулахыг ургацын эснээс гуйцгаа. Гэсэн юм ишлэгийг би уншсан маа. Тэр үед болохоор ингээд нийт Есүс ингээд олон хот тосгодоор явсан гэж нэг Хятадын нэлээд олон хот тосгодоор яваад уян өвчтөе хүмүүст үйлчлээд ингээ явж байхдаа тийм үнэхээр Есүс тэднийг хараад өрөвдөжсэн шиг надаас тийм өрөвдөх сэтгэл үнэхээр төржсэн. Энэ ишлэлийг уншиж байхдаа бас маш их сэтгэл хөдлөжсэн маа. Тэгээд үнэхээр ургац ариун боловч ажилчид цөөхөн байгаа маа. Тэгэхээр бүгдээрээ эхлээд залбирах хэрэгтэй юм байна. Тэгээ ургацын эзнээс ажилчдаа явуулахын төлөө залбирах хэрэгтэй байна гэсэн үүднээс одоо энэ подкаст дээр үндэснийг онцолж ярьж байгаа. Тийм. Тэгэхээр тэгээ бид нэр бас Библиэлд хэлдгийн дагуу тий зуучлан залбир цоорхоод тэгээ зогсдог тийм үндэстнүүд тэгээ тийм итгэгч нар олон гарч ирсэ гэсэн үгнээс бид ингээ урамшуулахаар энэ подкастын дугаарыг хийж байгаамаа. Тэгэхээр бид нар бас нэгэн цагт маш өргөн уудам газруудыг эзэлж байсан. Тэгэхээр Монгол чуулганы хараа бол тэ Монголын эзэнт гүрний тэд нэгэн цагт эзэлж исэн газар нутгад байгаа үндэстнүүдийг төлөө залбирах тийш илгээлтийн илгээх агуу захирамжийг гүйцэтгүүлэхэд бол тэ Монголын эзэнт гүрний алсын хараа бол маш том гэж бид нар хардаг тэ. Тэгээ бид тэрээс саяхан Монголын залбирлын хөдөлгөөнд бас үйлчлэх боломж олцсон. Тийм. Тэгээд залбирлын хөдөлгөөнд үйлчлэх үеэр болохоор яс яг энэ алсын харны талаар бас хуваалцж байсан. Надад бол миний сэтгэлийг бас маш хөдөлгөж байсан. Тэгээд залбирлын хөдөлгөөнөөс 365 24 залбирлын хөтөч гэсэн юм номыг гаргасан байт юм байна. Тэгээд энэ ном болохоор ерөөхдөө Солон номын дэлгүүр, Христчийн номын дэлгүүрээр зарагдаж байгаа юм билээ. Энэ номыг бас бид тээр худалдаж аваад хувьдаа бас хэрэгжүүлэхийг зорж байна. Тэгээд энэ номын 30 өдөр ингээд залбирах хуваар дээр ботаник ингээд нэг өдөрт нь оруулсан байгаа байхгүй. Тэгээд бас энэ номон дээр тухайн тэ Монголын эзэнт гүрний тэ эзэрхэн суужсэн тэр газар нутгад байгаа үндэстнүүдийг тэ танилцуулаад хүмүүсийг залбирахыг бас урамшуулсан маа. Энэ бас битэрийн тэ подкастын санааг аягүй гоё дэмжиж байгаа гэж харж байгаа байхгүй. Тэгээд 23 дахь өдөр дээр нь ботаник бичсэн байлаа. Тэгээд ямар ч үсэн юм байна. Тэгэхээр олон зүйл норшлохгүй ямар ч үсэн. Бүгдээ ботаныхаа хоёулаа ботаныхаа танилцуулга руу орох гэх үү. За тийм. Ботан гэж ямар ус үлээ? Хаана байрладаг үлээ?
За тэг ямарч байршлаас нэхлээ. Бутан болохоор байршлын үед яг Монголтой адилхан маш хоёр том гүрний хооронд ингээд сэндвичлэгдэж штэ ингээ оршдог. Тэгээд донд нь байрладаг гэсэн үг шүү дээ. Манай Монгол бол Орос, Хятад гэсэн хоёр том гүрний донд оршдог. Далаад гарцгүй орн бол Бутан, Хятад, Энэтхэг гэсэн хоёр дэлхийн хамгийн олон хүн амтай гүрний голд оршдог юм уусаа. Тэгээд бас хүн амын хувьд бол маш цөөхөн одоо бол сая хүн амын саяд хүрээг байгаа. Дөнгөж 800 гэдлөө. 800 мянгаас ч гэсэн арай бага. Одоо нэг 750 мянга орчим л гэж авдаг юм билээ тий. Хүн ам нэлээд бага. Тэгээд ерөөдөө засаг захиргааны явдал болохоор үндсэн хуульд хаан засаглалтаа гэх юм уу? Ер нь тий хаан тулс байгаа. Тэгээд част дуурцсан. Тий. Хаан тулс гэдгээр надад аягүй сонирхолтой санагдаад байгаа юм л да. Харин тий. Чамд бас ингээд ингээ хамгийн анх удаа нэг хэсэгт нь ороход ямар мэдрэмж төрүүлжсэн бэ Бутан руу? Надад амар сонирхолтой санагдчихсан. Айгүй төстэй юмнууд их юу нэх вэ гэхээр одоо жишээ нь үндэсний хувцтэй тэр нь яг Монгол дээшиг тэгээд эрэгтэйчүүд өдөр тутамдаа дандаа нэг Монгол дээшиг одоо үндэсний хувцас өмсөх нь надад их гоё санагдсан. Өдөр тутамдаа өмсдөг шүү дээ тий. Тэгээ эрчүүд нь өвдөгнөөс жоохон доошоогоо тэгээд янз янзын өнгөтэй. Тэгээ айхтар тийм хээ хоор болсон тийм юм бол байхгүй. Гэхдээ энгийн маягийн хэрнээсээ нэг цаанаас жиж байгаа өөр. Тийм зах нь хүннүү захтай гэж хэлэн тэ. Тийм хүннүү захтай дээлтэй адилхан юм шиг тийм. Тэгээд эмэгтэйчүүд нь болохоор бас тийм Монгол дээл маягийн одоо цамц тэгсэнээс доогоор урт юпг гэж би харсан. Тийм. Тэгээд тэр урт юпг нь болохоор шагаа хөрс нэлээд уртл тийм байх ёстой юм байлээ. Ямарсан эрэгтэй эмэгтэйгүү үндэсний хувцас өдөр тутам өмсдөг нь надад аягүй гой санагдсан. Тэг дандаа яг Монгол загвартай нэлээд төстэй болохоор амар сонирхолтой. Тэгээд нөгөө нэг байгаа байдал нь хүмүүсээ царай төрхөрн гэдэг аягүй Монголтой төстэй санагдчихсан. Тэгээ бас тэгээ би тэр ингээ Бутаны талаар ярихаар хаа холын тэр хүмүүс тэгээ уус надад амар хамаатай юм бэ гэж бодож байгаа бол тий. Яг чиний хэлснээр Бутан бол тэр жигтэй тэгээ өөрсдийгөө Монголоос ирсэн монголчуудыг тий өвөг дээдсэ гэж үздэг юм үнэстэй юм. Тийм тийг судлаад үзсэн чинь аягүй сонирхолтой төстэй зөндөө гарчсан. Тэгээд аягүй нийтдээ намайг тэнд байх үед бид бүгд нэг Бутан залуучуудад зориулсан камп зохион байгуулах үеэр хүмүүс ирээл шууд над руу өөрсдөө хэлээр надтай яриадсан. Тэгээл намайг яг Бутан хүн гэж бодсон. Тэгээд дээрэс нь би жоохон хөрслөг бор арьстай шилхүү те. Аягүй бас төстэй харагдсан байх л та. Тэгээд ерөөдөө тийм илүү хөрслөг бор тийм арьстай тийм хүмүүсүүдийг харахад бол яг нэг Монгол байрын те. Тийм. Тэгээд 1827 онд болохоор яг нөгөө тухайн үеийн нийслэл байсан Пунака гэдэг тийм маш том гал гараад тэгээд бүх бичиг баримт түүхийн олдуурууд ингээд зуулууд одоо үнэтэй зүйлүүд нь устсан юм байна л да. Тэгээд тэрнээс шалтгаалаад ерөөдөө түүхэн энэ хүмүүс хаанаас ирсэн ингээд яг тийм бат нотлох баримтууд нь ерөөс үгүй болцсон байна. Гэхдээ Википедиагаас харсан, хаанаас харсан ерөөдөө ийм Монголоос гаралтай ийм хүмүүс юм а гэж бас бичсэн байгаа юм л да. Тэр нь бас их сонирхолтой. Тэгэхээр бүгдээрээ жихээ тавиад одоо ойрхон суугаарай гэж хэлмээрээ. Баргаа сонирхолтой баримтууд зөндөө гарнаа. Тэгээ би бас Бутантай холбоотой хэд хэдэн сонирхолтой баримтуудыг дурдмаар байна. Мэдээж бол тэ Бутаны сүм чуулган итгэгчдийн талаар бол ярилцсан. Тэгээ тэрнээс өмнө Бутантай холбоотой хэд хэдэн сонирхолтой баримтуудыг бас та бүхэндээ дурдах гэсэн юм аа. За 1999 онд Бутан тэгээ түүхэндээ хамгийн анх удаа ард түмэндээ телевиз болон интернетийг аль биесээр хэрэглэхийг өгсөн байна. 99 он гэдэг чинь нэлээд сүлд байгаа байхгүй тий. Яг эднэр тэ манайхан алтар царайтыг зурагтаар үзэж яхад Бутанд бол зурагт идэх хүн мэдэхгүй байсан. Бараг тийм үү гэсэн үг байна. Тий. Тэгэхээр бараг л саяхан байгаа байхгүй юм чинь. Тий. Тэр үе хүртэл тийм хаалттай улс усаар ирсэн байгаа байхгүй. Тий. Тэгэхээр бас тэр маш их надад сонирхолтой санагдчихсан. Тэгээ Бутан бас газар хөдлөлтийн идэвхтэй бүс байдаг учраас 6-аас өндөр давхрын тийм байшин тэр ус байдаггүй. 7 оны хугацаанд очиход тэр одоо хамгийн сонирхолтой санагдчихсэн зүйл яа тэгэхээр өндөр байшин барилга байхгүй. Тэгээд маш олон одоо хаасайгүй оймод уул хүмүүс нь үндэсний хувцас өмссөн. Тэгээд яг нэг юм хідэн 100-ны ингээд ухарцсан хідэн жилийн хойно ингээд цаг хугацаа ухраагаад очсон юм шиг. Тийм сэтгэлээд амар төржсэн. Бас барилгууд нь айгу нөлөөлнө. Тэгээд барилга болгонгоо ижилхэн өнгөр хүссэн өнгөөр бас будаж болдгоо заяа. Тэгээд хүссэн загвараараа хийж болохгүй. Заавал үндэсний одоо хийв жагийг харуулсан тийм
барилгуудыг барих хэрэгтэй. Сонирхолтой. Тэгээ би цэнхэр өнгөтэй ганцхан барилга харсан заяа. Тэр үндэсний төв номын сан билүү. Яа тийм өөрөөр бодсон юм бол тэгээд. Тий, тэгэхээр яг нэг цаанаас зөвшөөрөлтөө тийм одоо Royal Family тийм алтан уурын гэр бүл гэдэг тийм хүмүүс ч юм тэд нэг өөрсдийн зөвшөөрлөлт тэгнүү гэхээс бол барилга байгууламж нь бас юм нэг юм хив одоо загвар болон өнгөд ингээд баригдсан байсан. Одоо бас их сонирхолтой санагдчихсан. Тэгэд өөрөөсөө хүн амын тоог болохоор дэлхийд 2 удаа худлаа мэдгдсэн юм байл л да. Тэгэхээр тавиад уу. Тэгэхээр би Бутанд байх үедээ болохоор энэ мэдээллийг бас ингээд хайгаад Бутаны талаар улам нэлээ хайжсэн. Тэр үед би энэ мэдээллийг олсон. Сая бас подкастаараа ярих га тэр мэдээлэл хайгаа олсонгүй. Яасан гэсэн чи Бутан 1980 оны үед байсан баха. Хүн амынхаа тоог 1 сая гэж өгсөн байгаа. Тэгээ 2000 онд болохоор хүн амынхаа тоог 2 сая гэж өгсөн. Тэгээд саяхан 2004 онд байсан санагдчихэв. Хүн амынхаа тоог яг үнэн байдлаар 650,000 хүн амтаа гэдгээ өгч одоо юу гэдэг дэлхийг зогон чочрлуулсан гэх юм уу? Тийм үү. Тий. Ямар ч судлаа ярьдаг байсан юм болоо тий. Тий, тэгээ бас шалтгаантай л байсан л да. Тэгээд би бас нөгөө авч явжсэн хөтчтэйгөө энэ талаар ярьсан байхгүй. Тэгээд тэгсэн чи манай хөтч яг та яг жуулчин юм уу? Та ямар амар олон мэдээлэл авсан. Ямар олон юм мэдээд байна. Та ч яриа тэгээд тагнуул байна шивсэг нөө. Тэгээд би яг айгүй олон мэдээлэл уншсан. Тэгээд би ерөөхдөө юм сэтгүүлч мэрэгчлээ юм аа. Тэгээд би бас тэг юмыг ухаж дөнхөөд ингээд бас сонирхт юм аа гэж хэлсэн. Тэгсэн заагүй хардах гал л шүү. Нүдэнд харагдчих шүү дээ. Надаа бас маш чухал санагдсан зүйл нь 10 жилийн сургуулиудын сургалтын хөтөлбөр нь бүгдээрээ англи хэл дээр явагддаг. Гэтэ яг англи хэл үндэсний хэл нь биш. Гэтэ боловсролын бүх ингээд материалууд нь англи дээр байлдаг. Тэгээд Zonka гэх тийм өөр үндэсний хэлтэй. Тэр нь болохоор төвдийн маш олон хэлнүүдийн нэгийг хэрэгэлдэг юм байл л да. Яг тэгэхээр хамгийн том үндэстнүүдийнхэн одоо манайхаар бол халах гэдэг шүү дээ, тийм хүмүүс нь болохоор төвд гаралтай хүмүүс юм байлээ. Зөв. Тийм. Гэхдээ англи хэлийг болохоор бүх 10 жилийн сургуулиуд хэрэгэлдэг. Тэр утгаараа бүх залуучууд нь англиар чөлөөтэй ярьдаг. Тэгээд юу гэдэг дэлхийн мэдээллийг юу гэдэг дэлхийн хэл дээр авч байгаа учраас залуучууд бас дэлгээж гисэн айгу харагдаж байгаа тийм олон жилийн өмнө юм шиг боловч залуучуудаа яриад үзэхээр айгу дэлхийдээ хүл нийлүүлж халах тэр мэдэгдэжсэн. Тэгээ боловсролын систем нь айгу өөр байдаг гэж би сонссон. Ямар нэгэн тийм үн төлбөртэй сургууль гэж байдаггүй гэж. Яг их сургуулийн хэмжээнд би мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж Монгол бас ерөнхий боловсрол үнэгүй шүү дээ. Гэхдээ яг хувийн сургуулиуд байд юм л би нэг хувийн сургуульд очиж үзсэн. Байна тий. Тэгээд маш сонирхолтой нэг мэдээлэл байгаа нь хоёрхан хүчтэй заяа Монголтай адилхан. Инэтхийг хятад гэдэг. Гэхдээ хятадтай ямар ч одоо дипломат харилцаа байхгүй. Хоёрхан хүчтэй мөртлөө нэгтэй дипломат харилцаа байхгүй. Гэвь бодохоор маш сонь заяа. Тэгээд манай болохоор хүртчийн хандлага бол хятадд ингээ маш юм дургу хандлага байгаа байхгүй. Ярахаараа. Тий. Тэгээд хятад хүмүүс тийм нээлттэй биш, дуртай биш. Гэхдээ шалтгааныг би бас судлаад үзсэн байхгүй. Яагаад ингэ хятадтай холбоогүй болоо гэсэн чи бас 1959 онд төвдөд бослого болоод 6000 орчим төвд ламнар дөрвж оржсэн байхгүй Бутан руу. Тэгээд тэр үед ингээ ерөөдөө ингээд хоёр орны хооронд асуудал үүсээд тэр үеэс эхлээд шууд хилээ хаацсан юм билээ. Яа тэр төвдүүд бас маш олноор дөрвж орж гэдсэн. Тэгээд хятадтай хил залгаж байгаа боловч тэр жигтэй төвдийн газар нутаг байгаа байхгүй. Тэгэхээр одоо төвд ямар нөхцөл байдалтай байгаа вэ? Төвд хүмүүс хэрвээ нээлттэй бол ингээд асуудал үргэлжлүүлэн гарсаар байна. Дээрээс нь бас хятадтай итгэлцлийн хэмжээ бас айгүй бага юм шиг байлаа. Бид нэр Оросыг нөгөө манай ах нар гэж ярьдэн штэ тий. Төвдүүд гэнэ Бутаныхан бас инэтгчүүдийг бас ах нар гэж үздэг. Манай ах нарт яг тэр инэтг бас одоо харилцаатай байх штэ. Цэрэг зэвсгийн хувьд гэрээтэй байдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар одоо ямар хятад ч юм айл нэг бас дайрах юм бол энэ нэтгийг хамгаална гэсэн харилцан гэрээтэй. Яг тэр хүн ам баг учраас бас тодорхой хэмжээний тий хамгаалалт хэрэгтэй байдаг. Тэгээд түүнийгээс дагаад гэсэн маш олон одоо бүх зүйл харилцааны нэтгтэр тулгуурлаж авд юм байна. Жишээ нь хэд мөнгөнд тэмдэгт нь гэхэд 0 трум гэдэг байна. За. Тэгээ 0 трум гэхэд яг одоо энэтхэг рупитэй адилхан хашаар явдаг. $1 80 рупи болвол ижилхэн. Тийм яг $1 80 0 трум. Тэгээд энэтхчүүд ирээл тэгээ шууд энэтхэг рупиг ирээл хаанч хүссэн газар худалдаа хийж бас болдог. Тийм аа. Тэгээд Бутан дээрс 3 хорон виз үз орчдөг. За. Тэгээ нэг нь Бангладеш, тэгээ нэг нь энэтхэг, нэг нь Малдив байсан санагдаж байна. Тэгээд бусад улсууд болохоор
Дандаа визтэй. Визтэй. Гэхдээ бусад улсууд нэг өдрийн хэдэн төгрөгийн ханштай Бутанд одоо аялдаг, зочилдог гэж бодож байна. Хэдэн төгрөг төлж ийж $250 гэж гарan гэж би уншсан тий. Аа. Энэ бол бүр ингээ сонсохоор амар сонсогч байгаа байхгүй. Дунджаар $250 заяа. Ганцаараа аялж байгаа бол $40 нэмэгдэл төлдөг өдөрт. Зөвхөн нэг өдөрт $250 гаргаад Бутанаар ингээ аялна гэхээр хүмүүс бүр ингээ тий гахаа ангааж иж магадгүй. Гэхдээ амар боломжгүй сонсогддог тий. Тэгээ энэ үднээсээ бас яагаад ингэж байгаа шалтгааныг нь бол бас ингээд судлаад яагаад юм байгаа юм бол гэдээ бас би бас сонирхож үзсэн л дээ. Тэгээд маш том шалтгаан нь нөгөө backpackers гэж ярьдаг зүгээр нэг өөрөөсөө аялж байгаа хүмүүсийг нээлттэй оруулахгүй байгаа шалтгаан нь Бутан өөрөө өөрсдийнхөө өв соёл байгалыг маш өндөр хэмжээнд одоо хайрлаж хамгаалдаг гэх юм уу. Тийм учраас жилд авах жуулчлалын тоог хүртэл тогтоож өгдөг. Илүү хитрхи их авахгүй гэсэн үг байна. Тийм, ерөөдөө бол нэг юу гэдэг олон жуулчд аваад бүр ингээд тийм байх шаардлагагүй гэж үздэг. Эрвээ жуулчдаар ашиг олё гэж үзээд улсаа нээлттэй байх юм бол Бутан руу зочлохыг хүсдэг, аялахыг хүсдэг хүмүүс маш олон байд юм лээ. Тэгээ $250 гэдээ бодохоор бас маш үнэтэй сонсогдож байгаа. Тэгээд би бас тэгээ 7 хоногийн хугацаанд ингээд орох боломж олцсон байна. Тэгээд өнгөрсөн жил 1 сар Бутан руу орж ингээд 2 цагийн хугацаанд орсон ч гэсэн албан бусаар орсон ч гэсэн Бутан залуучуудад зориулсан кемпинг зохион байгуулсан тий. Түүний дараас л Бутан руу орохоор залбирч ийсэн. Тэгээд баг бүрдүүлээд Бутан руу орсон байгаа. Тэгээд маш өндөр хэмжээний бас илгээлтийн санхүүг бас босголтон дээр бас урт хугацаанд ажилласан. Тэгээд орох боломж бол олцсон. Маш их талархалтай байгаа. Тэгээд бид нэр бас тэнд нэг итгэгч залуу, пастор залуу аялын компани ажилладаг. Тэгээд бас биднэрт тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээд тэгээд орсон байгаа. Тэгээд яг $250 гэсэн үнэтэй сонсогдож байгаа боловч бас компаниас үнүүдээс шалтгаална да. Бид тэр одоо хоёулаа аялсан гэж үзэхэд өдөрт дунджаар $160 таал орчим доллар нэг хүний зарцуулсан. Түүндээ зочд буудал, өглөөний цай, өдрийн хоол бүх зүйл багтаж байгаа. Жолооч, хөтөч ингээ тусдаа. Тэгээ ингээ орчхоор бас юу гэдэг энийг төлөөл орж байгаа бол тэр өдөр тэрнээс илүү төлбөр төлөх ямар ч шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Мэдээж Монгол хүмүүсийн хувьд бол $250 бол маш өндөр тусна. Маш олон Европч болчтой байт юм лээ. Америкч болчтой бол бараг л таараагүй яа. Тэгэхээр Европт мэдээж евро ханш өндөр учраас бас харцсангуу гайгүй тусдаг байх л та. Гэтэ яг үннийхээ хэмжээ таарсан тэр үйлчлэгийг бас авч чаддсан юм лээ. Тэгээ Монголоос бас Бутан руу хүмүүстэй аялж ясэсийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ аялахад бол ямар ч ийм хэмжээний үнэ төлбөр төлдөг учраас хүмүүс бол юу гэдэг тэр болгон явах боломжгүй байдаг. Тэгээд дэлхий дээр хүний хөл тавигдаагүй хамгийн өндөр оргилууд Бутанд байд юм билээ. Тэгээд юу гэдэг тэр маш одоо онгон дагшин гэж үздэг учраас хүн амирх ингээ хоригдсон. Тэгээд сонирхолтой баримтуудаас л дурдж байгаа ш. Тэгээд нөгөө нэг ойг хамгаалах нөхөн сэргийлэх тийм төслүүдээр болохоор дэлхийд бол гайхагддаг юм билээ. Тэгээ нөгөө уснаас гаргаж авч байгаа элчин хүчээрээ ерөөдөө ихэнх одоо нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнээ бүрдүүлдэг гэх юм уу? Ихэнх одоо тийм дотоод нийт бүтээгдэхүүн тэндээсээ бүрддэг энэ тэгрүү тэгээ цахилгаан элчин хүч зардаг. Ямар сонирхолтой юм тий? Тэгээ айгүй инээдтэй нөгөө төвдийн одоо будын шашин маш их нэвтэрсэн, төвдийн соёл маш гүнзгий нэвтэрсэн улс учраас Монголтой нэг талаараа маш ойролцоо. Тэгэхээр төвдийн соёл бол Монголд өөр аль ч улсын аль ч үндэсний соёлоос илүү хүчтэй нөлөөсөн гэж би боддог байхгүй та. Тэгээд чинь их заяа хааныхын нэр нь хин гэж хин блэ? Жигмэд гисэр намжил Мончиг. Ерөнхий сайднд гэсэн чинь цэрэн давг заяа. Яг тэр нөгөө төвд нэрүүд эднэр бүгдээрээ тэгэнгүүт ингээ Монгол нэртэй адилхан сонсогдоод байгаа байхгүй. Ямар сони. Харин тийм. Тэгээд би бас нөгөө хааныхын талаараас тодорхой жоохон дурдмаар байгаа. Айгу залуухан амтай тий. Одоо байгаа нь л. Тий, одоо 30 гарч яваа хаа. Наа зураг нь байгаа ш тий. Танаас ихэд бас манай найз бас хааныхын зургийг гэсэн нөгөө гой гэр бүл харагдсан. Одоо зургийг хараад ямар гоё юм. Тий, бас дэлхий дээр нөгөө нэг 3 үеэрээ амьд байгаа юм уу? 3 үеэрээ оршиж байгаа хаан амьд байгаа ийм цорын ганц ус гэж байгаа. Яа тэгэхээр одоо саяны ярьдаг манай Ванчик хааны аав бол амьд сэрүү. За. Өөрийнх нь хүүхэд нь бас ханхүү байгаа гэсэн үг. Тэгэхээр бас айгүй. Би өөрийнх нь аав тэгээд өвөө нь байхгүй. Тэгээ өөрийнх нь аав нь бол ерөөдөө Бутанда маш их хүндлэгдсэн, хайрлагдсан хүн юм лээ. Яагаад тэгэхээр 2007 онд за би
Тэгээ хаан ширээгээ өгөөд энэ усыг хаан засаглалтаа биш. Тэгээ энэ усыг тэгээ чөлөөт арчилсан засаглалтаа ийм ус босоос болоосоо гэж ус хүсэж байна. Ард түмэн маань өөрсдөө усаа удирдах тийм хэмжээний тэгээ юу гэдэг юм байх ёстой. Тэгээ би тэгээ юу гэдэг энэ бүхнээс ингээ хойш суугаад өөрийнхөө эрх мэдлийг ингээ татгалзахад бэлэн байна гэсэн ийм мэдээлэлс хийсэн юм байлаа. Тэгээ энийгээр бас ерөөхдөө хүмүүсийг амар одоо юу гэдэг шоконд авсан гэх юм уу. Тэгээд залуугаараа тий би бол хаан байх ёстой гэхийг орно тий миний хүү одоо хаан байх цаг нь болсон гэд хүүдээ бас тий хаан ширээгээ өвлүүлсэн баг. Гэхдээ арт түмний хаан хүсэлтээр арт түмэн болохоор өгшүүл хаан засаглалтаа байхыг хүссэн. 2007 онд юу солигдсон бэ гэхээр тэгээ үндсэн хуульд хэмжээшгүй эрэгт хаанд ёстой байжгаад үндсэн хуульд хаанд бас болсон байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн дац захирагдана гэсэн үг үү? Тийм, хуулийн захирагдана гэсэн үг. Тэгээд сонгуул явагдаж, анхны сонгуулиас явагдаж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд адаа бас нөгөө энэтхэгт маш олон хаасаг ингээл маш их сигнал дарддаг. Тэгээд энэтхийн талаас орсон хаасаг сигнал чих өвдмөр. Тэгээд энэтхээс бутан руу орсон чи ямар сигнал байхгүй. Тэгсэн чинь манай жолооч тэгж байхгүй. Энэ бутан дотор сигнал хэрэглэхийг хориглодгоо гэж байна. Тийм үү. Гэтэ илүү хотын төв дотор. Гэтэ шаардлагатай үед хэрэглэн, шаардлагагүй тохиолдолд сигнал хэрэглэх юм бол сонгуультай гэж байна. Тийм. Дээрээс нөгөө энэтхэгээс илүү ялгарч байгаа нэг тийм онцлог юм байна гэж би ойлгосон байхгүй. Ямар гоё амар тайван байх болоо тий. Тийм. Маш олон энэтхгүүд ирдэг заяа. Жуулчдын ихэнх хувь нь энэтхгүүд яагаад тэр нөгөө визэг учраас энэтхгүүд нөгөө жинхэнэ амар амгаалыг мэдрэх гэж тийш очиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө бутанч өөрөө химлайн манайх бол гимлайн уулуудаар ингээд яг оршдог. Маш үзэгсэн тий. Амар тайван тийм uuсан. Тэгээд хаасайгуу нөгөө 1600 1500 оны үед баригдчихсэн сүм дууган хийдүүдээ яг тэр чигээр аюу яагаад үлдсэн. Хорогдох байр маяруудыг тэднийг музей болгоод ашигладаг. Тэрийг нь үзэх гэж амар олон хүмүүс очтой юм байна. Ер нь архитектураараа аюу алдартай гэж яасан ярьдсан байл шүү дээ тий. Би яг нэг тийм мэдээлэл харсан. Тэгээд нэг Америкийн Техасын нэг сургуулийн билүү загварыг нь яг энэ бутаны загвараар хийсэн гэдэг чинь. Тэр амар сонирхолтой санагдчихсан надаас. Тэгээд газар нутгийн хэмжээгээр бол би бас судалгаа хийж үзлээ л да. Монголд хүмүүс яаж ойлгомжтой байх вэ гэдэг үгнээс 38 мянган метр квадрат гэх юм уу? Метр квадрат гэх. Тийм, тэгж хэлдэг хаа тий. Тийм, тэгээд тэгэхээр болохоор за манай Монголын хамгийн том аймаг бол Өмнө Говь аймаг байгаа тий. Өмнө Говь аймаг бол бутанаас 4 гар үе том гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бутан тийм хэмжээний жижиг. Бараг Япон шиг ч юм уу? Японоос жижигхэн баха. Ер нь бол жижигхэн. Гэхдээ бас Монголд энэ хоёр их гүрний дунд үлдсэн шиг энэ жижигхэн улс үндэстэн цөөхөн хүн амтаа хоёр их гүрний дунд ингээд оршин тогтнож байгааг хараас их сонирхолтой санагддаг. Тэр талаараа төстэй тий. Тэгээ би ингээд харьцуулсан чинь Дорногов аймагтай байлаа нэлээд ойролцоо байсан. Тийм. Ер нь бол жижиг юм хүн амтаа байгаа. За тэгээд одоо ингээд ерхий ингээд танилцуулга одоо сонирхолтой фактуудаа дурдаад дуусчлаа. Одоо тэгэхээр сүм чуулган итгэгчдийн хувьд ямар байна? Тэгээ сүнслэг байдлын хувьд бутан гэдэг бас ямар ус юм бэ гэдгийг бас хуваалцмаар байна. Тэгэхээр би бас мэдээлэлүүдээ зөвхөн Википедиа дээр тулгуурлаж биш бас өөр вебсайтуудаас харахыг маш хичээлээ. Тэгээ Joshua Project гэдэг байд. Joshua Project дээр болохоор бүх улс үндэстнүүдийг ингээд сүнслэг байдлын ч юм уу хідэн итгэгч нар байдаг. Сүм чуулганы тоолрыг багтаасан байдаг. Тэгээд бас тодорхой мэдээлэл байсангүй. Би тэгээд бас вебсайтууд ухаж харлаа. Тэгээд Википедиа ч юм уу вебсайтуудаар 75% нь буддист гэсэн тийм статистикуд байгаа. Гэхдээ 86% нь бас буддист гэсэн статистикийг Joshua Project гэсэн. Гэхдээ би үүнийг нь илүү их одоо боломжтой болов гэж бодож байна л да. Тэгээд ер нь дийлийнх нь Буддын шашинтай гэж үздэг. Тийм, ерөөдөө өөрсдөө буддын манайч нэг хуучин шашин төрийг хослон баригч гэдэгтэй ерөөдөө адилхан байгаа. Яг л төвдийн шашин одоо болтол шарын шашин маш их хүчтэй байгаа. Тэгээд хинду шашин хуулиараа хинду шашин буддын шашин хоёр зөвшөөрөгдсөн. Хинду шашинтай хүмүүс 22% гэж үздэг юм байна. Тэгээд 75 нь хэрэв буддист гэх юм бол хинду шашинтай хүн 23%. Тэгээд христийн шашинтай хүн ерөөдөө 1% ч хүрэхгүй ийм цөөхөн байдаг. Тэгээд хуулиараа бас одоо манай ч юм бол энэ тийм ингээл одоо сүмүүд байна шүү дээ тий. За галмаа боссон сүмүүд энэ хуулиараа бол бутанд нэг одоо христийн сүм чуулган байхыг барьж байгуулахыг бол зөвшөөрөөгүй тийм ээ. Тэгэхээр одоо болохоор явагдаж байгаа сүм чуулганд бүгд хууль бусаар үйл ажиллагаа явуулж гэж ойлгож байна л да. Нууцаар тэгээд гэртээ ч юм уу тий. Тэгээд
нийт итгэгчдийн тоог Бутанд 3,000-аас 6,000 орчим итгэгч байдаг гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ бол ерөөдөө 1% хүрэхгүй байна л гэж үзэж байна. Энэ яг нөгөө тоон тодорхой биш яа. Тэгэхээр албан ёсны сүм чуулган байхгүй учраас салцсан гэсэн үг. тийм нөгөө тоо явуулахад айгүй хүндрэлтэй гэсэн үг л дээ. 100 орчим сүм чуулган бас байдаг гэж үздэг юм байна л да. Итгэгч хүмүүсийн олонх нь баг бүгдээрээ шахах нөгөө Непал хэлтэй юм үндэстэн байдаг. Жишээ нь гэж санаж байгаа шүү дээ. Бид нөгөө залуучуудын конференцийг итгэгч зохион байгуулахад дан баг 100% Бутанаас залуучууд ирж оролцсон мөртлөө Непал хэл дээр явагдсан байхгүй. Тэгэхээр би бас тэр үед сони юм бэ гайхажсэн. Тэгээд гисэн чинь яасан бэ гэсэн чинь одоо Непалийн тэр нэрлэлэг болохоор Лочампа гэдэг юм үндэстэн байгаа байхгүй. Непалийн элтэй үндэстэн. Эдгээр болохоор ерөөдөө 1600 оноос эхлээд Бутанд цагаачилж ирсэн. Бутан хүн ам цөөхөн учраас юу гэдэг юм багаар бас ингээ хүлээж аваад ажилчин маягаар тий цагаачлалын тийм ажилчин маягаар явж байгаад 1958 онд анхны хүмүүс нь албан ёсны одоо Бутаны иргэн болж эхэлж ирсэн байна. Одоо болохоор 28% нь хүн амын 28% нь бол Непал хэлтэй. Одоо энэ Лочма гэдэг үндэстэн гэж үздэг юм байна л да. Тэгэхээр одоо 6 хүн дотмын нэг нь энэ үндэстэн байдаг гэж ойлгож болно гэсэн. Тэгэд энэ хүмүүс дотор л одоо миний бодлоор яг гаргасан тодорхой статистик байхгүй ч гэсэн энэ хүмүүс дотор нийт итгэгчдийн бараг 95% орчим байгаа байхгүй. Тийм тэгээд миний очсон сүмүүд болохоор бүгдээ Непал хэл дээр бас явагдчихсан сүмүүд Непал үндэстэй энэ хүмүүс байсан баа. Тодорхой хэмжээний сүм чуулган нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрнийхээ хэмжээнд дагаад пастор ахлагч нар нийгмийн даатгал ч юм уу эсвэл тий ингээ албан ёсны зүйл байхгүй гэдгээр дагаад маш олон асуудал бас үүсдэг юм байлээ лээ. Тэгээд айгүй олон Непал залуучууд итгэж байгаа. Тэгээд яг энэ нөгөө энэ дөрвөн юм үндэстэнд хувааж байгаа юм. Тэгэхээр ямар үндэстэнд хувааж байгаа гэхээр Инголап, Шорчап тэгээ сая хэлдэг тэр Лочампа нөгөөдөл нь болохоор илүү уугуул хүмүүс гэж байгаа. Энэ дөрвөн хэсэгт хувааж байгаа. Нийт болохоор 76 ингээд үндэстэн ястан байдаг гэж үздэг юм байна л да. Тэгэхээр бүр замбрааг болон байгаа маш олон ба шүү дээ. Тийм. Гэхдээ тэд нар ингээ маш цөөхөн хитгэн идэх нэрээ. Тийм. Жишээлхэд одоо энэ саний нөгөө Непал хүмүүс гэл дотор Лимпу, Лапча гэл амар олон хавттай юм лээ. Тийм. Тэгээд манай Ози маань сая 11 сард өнгөрсөн 11 сард богино хугацаагаар илгэлт хийгээд ирсэн маа шүү дээ Бутан руу. Тэгэд яг илгэлтийн тухай санаачнаас сонирхолтой гэж бодож байна. Тэгэлгүй яг Аваа Discovery Bay-ийн тэг удирдлагын банк гишүүн Bonds гэдэг итгэлийн наав шиг энэ хүн тэгээ Бутан руу орохоор бас олон жилийн турш залбирч ирсэн. Тэгээд сая хуваалцсан энэ 2 сард очсон конференцийг зохион байгуулсны дараа ингээд бас надад бас ч гэсэн эзэн зүрх сэтгэл өгсөн. Тэгээ бид тээр хамтдаа орохоор шийдээд залбирсан мөн. Тэгээ хугацааны бас ингээд тодорхой байгаа. Яагаад гэвэл маш өндөр хэмжээний санхүү босох шаардлагатай байсан. Тэгээд 11 сард явах боломжтой болсон маа. Монголоос 11 сарын 1-ний өдөр гараад Хонконгоор дээрээ Хонконгод 2 хоноод Хонконгд бас нөгөө бослохын үе таарсан. Хонконгод 2 хоноод Хонконгоос шууд нислэгээр уг нь Багдад руу нисэх байсан. Тэгсэн чинь нислэг цуслагдаа тэр өглөөнөө бид тэр Бенгалуру гэдэг энэтхийн төв хэсэгт очиод тэндээ 1 хоног алдаад тэнд хоноод маргааш өглөө нь Багдад руу очиод тэгээд Багдадгоос тийшээ Сиким, Даржэлэн гэдэг энэтхийн баруун хойд хэсгийн бас Непал хэлтэй тэр үндэстнүүдтэй залуучуудтай очиж уулзсан маа. Тэгээд бас миний найз Андрес гэдэг ахтайгаа уулзсан. Сикимд бас итгэгч залуучуудтай уулзч тэднийг урамшуулсан. Эргээд Даржэлэнд бас Бутан 2 залуу алдаршилтын сургууль сурж ирсэн. Тэр 2 залуучуудыг бас Даржэлэнд очиж урамшуулаад хамтдаа залбираад тэн цагийг гаргаад 11 сарын 7-нд яг хил дээр Жайгон гэдэг хотод очиод нэг хонсон маа. Тэр хотод өмнө хамтдаа бас номер төр очиж исэн. Тэнд бас асрамжийн газар үүдэг. Тэр асрамжийн газар очиж хүүхдүүдтэй цагийг өнгөрүүлээд Библийн сургууль дээр онсон. Асрамжийн газар хүүхдүүдэд цаг өнгөрүүлж байхад хамгийн одоо дотны байдаг нэг хүн маань өвдсөн хөвтчихсэн. Тийм үү. Яг гар тавиад залбираад тэг маргааш өглөө нь сая идгсэн байсан юм гайхалтай байсан. 11 сарын 8-ны өглөө бид нэр манай хөтөж жолооч нар ирээд бид тэрийг аваад тэгээд бид тэр хилд аваад Бутан руу яг албан ёсоор орсон байна. Өмнө нь бол албан бусаар ороод залбираад тэг нэг тийм айцтай төвшөртэй ороо гарч исэн ба сая бол яг албан ёсоор виз дээр ингээ ороод визэд харуулад 4 цагийн турш ингээ явсаар агаад Паро гэдэг хотод очсон байна. Гэхдээ ингээ 4 цаг явхад тэр жигтэй Хималайн уулан номдор ойм одоо хүрээлэгдсэн
Тэгээ жижигхэн замууд нэг уулын замууд байдаг. Байгаль нь амар гоё агаах тий. Гоё. Тэгээ явсараад Паро гэдэг хотод очсон. Мэдээж 2 сая хэлсэн чинь 2 хүний баг бүрэлдэхүүнтэй явсан байгаа. Тэгээд явсараад ямар ч үсэн 18 сарын 8-нд Парод очсон. Бутанд том алдартай юм цайзууд байд юм лээ. Цайзаар алдартай. Ойролцоогоор 13 орчим тийм цайз байдаг. Тэгээ зүгээр цайз гэхээсээ илүү бас тэр нь сүм шиг үү? Тийм сүм дуган хийд шиг гэхдээ маш том. Зүгээр нэг сүм дуган хийдгээр тэрнээс маш том. Харагдах байдлын хувьд ч гэсэн том. Хааны ордон шиг үү? Тийм. Парод цайз бол бас маш үзэсгэлэнтэй цайз. Тэгээ бид тэр оройн шөнийхэн Парод цайзыг очиж хараад тэгээд эргээд амраад маргааш өглөө нь барын үүр гэх юм уу? Тэгж нэр орчуулах юм уу? Tiger Nest гэх тийм газар байдаг. Энэ бол Tiger Nest болохоор яг аялагчдын хувьд очиж үзхийг хүсдэг одоо хамгийн одоо гол цэг гэх юм уу? Тийм. Тэгээ бид хоёр бас нөгөө хэдий ингээд хүлчлэлээр явж байгаа илгээлт ч гэсэн хаалттай улс орон учраас бид хоёр бас тэгээ аялагч нар шиг харагдах хэрэгтэй байсан. Манай хөтөч жолооч хоёр хоёулаа итгэгч биш. Гэхдээ энэ аялын компани захирал нь итгэгч юм пастор залуу байсан байхгүй. Тэгээд чи тань штэ тий. Паркаш тий. Тэгээд өглөө Tiger Nest руу авирсан нийт дэшээ гараад бууж ирэх хугацаа 5 цаг байсан. Тэгээ энэ ямар очтой хийдвэ гэхээр энэ болохоор энэ саний ярддаг цайз. Тийм дэшээ уул руу алхаж байгаа байхгүй. Бүр 8 дугаар зууны үед хамгийн анх нэг лам тэр уулан дээр очиж одоо мөргөл үйлдэжсэн мэлэний хувраг. Тэгээ тэрнээс ахуулаад маш олон үеийн лам нар ойрхон очоод тэрийг ингээд ариун тогшин газар гэж үзээд. Тэгээ 16 дугаар зууны үед хамгийн анхны одоо сүмийнхэн одоо суурийг тавьсан юм байлээ. Тэрнээс хойш одоо болтол юу гэдэг хамгийн өндөрт оршдог сүмч юм уу? Ер нь бол дэлхийд бол маш алдартай. Нийслэл нь тийм бууж гисэн Парод олон улсын ганцхан байдаг нисэх онгоцны болон Парод байдаг. Тэгээд тэнд төв музей, улсын төв музейд нь орж үзсэн. Хамгийн чухал зүйл нь маргааш нь Парод нэг гэр цуглаанд очсон маа. Тэгээд тэр гэр цуглаанд нэг ойролцоогоор 40 хүнтэй. Бонс маань үг хуваалцаад тэгээд залуучууд те итгэгч нар ингээд үнэхээр анхааралтай сонсож байгаа харагдчихсан. Яагаад тэгэхээр тэг маш өндөр үнийг төлж авах шаардлагатай болдог учраас тэр болгон пастор, мишнерүүд тийш ороодох боломж олддог. Тэр болгон хүмүүс ирж зочилж хичээл заадаг учраас хүмүүст үг тийм нэг шин зүйл сонсох маш сонирхолтой байсан баг. Тэгээд үг хуваалцаад бид тэр бас залуучуудаа тодорхой хэмжээний цаг өнгөрүүлээд тэгээд буцсан. Тэгээ Парод нийт 3 хоног болсон маа. Тэгээ явсараа бид тэр ямар ч гэсэн маргааш нь Тимпүүд очсон. Тэгээд очсон зорилго бол мэдээж нутгийн чуулган залуучуудад зориулж конференц хийсэн. Тэгээд нийслэлд очсон, нийслэлд үзэх ёстой, аялагчдад үзэх ёстой зүйлсүүдийг үзээд тэгээд яг бүтэн сайн өдөр таарсан. Тэгээд бүтэн сайнны цуглаанд нь очиод залуучуудтай хамт эзнийг магтаад тэгээд бонс фоноос сүм дээр нь бүтэн сайнны сургаалыг заагаад тэрний дараа залуучууд өглөө залуучдын цуглаан гэж гэдэг юм лээ. Тэгээд тэрэн дээр нь би бас нэг цаг 30 минут орчим залуучуудыг бас эзний үгээр урамшуулад, хуваалцаад маш гоё цаг өнгөрүүлсэн. Тэгээ нэгдүгээр өдөр нь нөгөө өмнөх хааныхын төрсөн өдөр таарад бүх нийтийн амралт таарсан. Тийм үү. Одоо байгаа хааныхын аавна гэсэн үг тийм. Тийм учраас бас залуучууд бөөнөрөө цуглах боломж олсон. Тэгээ залуучуудын конференцийг нэг 38 залуучууд цугласан байсан. Тэгээд өглөө 9-өөс өдрийн 4 өнгөртөл өдөр нундаа хоолтой юм конференц ус зохион байгуулаад бид тэр ээлжилж үг хуваалцаад мэдээж би бол ингээ юу гэдэг ингээл амар пастор үг хуваалцаад тэг явах юм биш ч гэсэн ингээ юм боломж олдож байгаа нэг баяртай байсан. Тэгээд намайг Монголоос ирсэн гэхээр ялангуяа хүмүүс маш их чих тавьж анхаарч сонсч байсан. Яг тэр нэг Монголыг өөрсдийнхөө тий өвөг дэцгэж үздэг өөрсдийнх нь гарал ухсааг бас Монгол руу чиглүүлдэг учраас бас тийм байсан баг. Ямар ч байсан тийм өөр жижиг хэмжээтэй тийм гэр сүмд болохоор бас яг маргааш нь 2 дугаар өдөр нь очсон. Тэгээ 12 3 хүнтэй хүүхдүүд байсан. Тэнд бас би бас үг хуваалцаад тэгээд тэгэхээр тэгчтэйг нь юу гэдэг ямар их анхаарал тавьж бас сонсож байгааг ингээд харах маш таатай байсан. Бас өмнөх өдөр залуучуудыг ингээд үг хуваалцаж байхад залуучууд ингээд бидний нүднээс нь ингээд өөрчлөлт харагдаж байгаа байхгүй. Тэгээд гээл цацраал ангад сангасан ийм итгэгч нар маш олон байгааг харах нь сайхан байсан. Тэгээд ингээд ерөөхдөө 7 хоногийн хугацаанд байсан. Яг тэр үнэтэй учраас урт хугацаанд мэдээж байж чадахгүй. Тэгээд 7 хоногийн хугацаанд байхдаа төгсгөл нь хамгийн сүүлд утсан газар Понака гэдэг газар байсан. Тэгээд Понака гэдэг цайз нь болохоор тэндээ хамгийн томоос 2-т ордог цайз гинэ. Тэгээд өмнө нь болохоор 1959 оны хүртэл лөө 60 оны хүртэл нөгөө удирдлага нь тэнд байсан юм билээ. Бүх
одоо засгийн газар удирдлага нь тэр цайзад байралтай байсан хааны ордоо байсан. Тэр нь миний очсон хамгийн гоё цайз байсан. Дотор нь орсон үзэл иргэн тойрны яваад гар хийцэн. Үнэхээр гайхамшигтай. Тэгээ архитектурын хувьд бол үнэхээр алдартай. Үнэхээр гайхалтай. Тэгээ буцхаас өмнө Simple Bhutan гэдэг тийм музейд очсон. Тэр музейд очиод надад бас Бутаны талаас ойлгох надад бас аягүй тусалсан. Яагаад тэгэхээр Бутан хүмүүсийн энгийн амьдрал, хоол хэрэглэл, сав, суулгаас ахуулаад бүх зүйлс ингээл харуулж байгаа бутанчуудын спорт гэл бас нөгөө үндэсний спорт нь юу юм бэлээ? Ном сум юм бэлээ. Навагс Монголоос ирсэн. За Монголоос ирсэн Чингис хааны одоо ном сумаар яаж хараадыг харуулаач гэх. Тийм харсан юм уу? Харсан. Би эхнийхээгээ алдсан. Хоёр дахь бас яг бараг л онсноо. Бараг л бухын нүдэн гэдэг шиг онсон тэгэл гэх бүгдээр бас уухал аюу гоё байсан. Тэнд очиод ингээд Бутаны ингээ энгийн амьдралуудыг харж байгаа байхгүй. Тэр донд бас Бутаны ингээ нэг буддын шарын шашаа ингээд гүн нэвчсэн учраас ингээ бас холбогдолтой зүйлүүд гүнзгий байгаа. Тэр дондаас нэг зүйл намайг гайхшралт төрүүлсэн хамгийн анх удаа нөгөө нэг Бутанд ч нэг юм эрэгтэй хүний юу гэдэг эрэгтнийг ингээ дахин шүтдэг зэ. Тэр ингээ бүр хаасаг ингээ нэг юм ингээ босгоо тавьсан зэ. Гэсэн ингээ тэр жигт нийлэхүүд нь тэгэл тийм тэрийг бас ингээ хараад аягүй сонирхолтой санагдаад гэсэн чи ямар учиртай гэсэн чи нөгөө тийм элбэг баян тансаг байдлыг илэрхийлдэг. Элбэг дэлбэг баян тансаг баймаар байвал одоо юу гэдэг тийм зүйлд мөрөгдөг ч юм аягүй сонир. Тэгэхээр хиймэл шүтээ юм бол маш олон энэ усад нэгсэндээ хэмжтэй юм шүү дээ. Тийм. Тэгээд бүр ийм зүйл ингээ зардаг ийм зөвхөн ийм зүйлс зардаг ийм сүнэрийн ийм авчихсан зэ. Гэсэн чи дэлгүүр болох үүдэнд ингээ амар томыг ингээ зураад тавьчихсан зэ. Тэгээд ер нь бол аягүй харахад аягүй. Тэгээд төрхөөрийн оосор масар сахлаад яг ийм тий эрэгтэй хүний тий юу тий бэлэг ихтэй ингээ байж байгаа байхгүй аягүй. Яа. Тийм. Тэгээд ямар ч байсан ийм зүйлс ингээ болсон нэг нөгөө Бутан хүмүүсийг таньж мэдээд танилцаад байхнад бол маш гоё байсан. Оройн цагаар бас залуучууд маш их хөл мөг тоглолт юм лээ. Ягаарч бас залуучуудтай хөл мөг тоглоо танилцаад. Өнгө саксыг тоглолт сонирхтой гэсэн. Гэхдээ би ерөөсөө саксыг тоглох боломж надад авалдаа. Тэгээ ерөөхдөө залуучуудтай хөл мөг тоглосон, юу гоё нөхөрлсөн. Тэгээ намайгс Монголоос ирсэн гэхээр аюу гоо дотн хүлээж авч ирсэн. Нэгээс ямар ч гэсэн Бутан өнгөрсөн 7 хоног бол миний хувьд тэгэхээр гайхалтай байсан. Тэгээ боломж олдоод эзэн дуудвал бас гэр бүлэрээ тийш урт хугацааны илгээгтийг бас байг гэхгүй тийм. Альбис орж үзмээр л тийм. Үйлчлээд ирвэл бас. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэж үздэг штэ. Үндэсний нийт бүтээгдэхүүн тэд тэгэл дэлхийд гардаг. Бутанд болохоор үндэсний нийт Аз жаргалыг тооцож үздэг нэ. Тэгээ сургуулийн нэг юм сайн дээр нь юу гэж байсан бэхээр бидэнд үндэсний нийт бүтээгдэхүүнээс илүү үндэсний нийт Аз жаргал илүү чухал юм аа гэж хэлсэн байхгүй. Тэгээд өөрсдөө ерөөхдөө тэгээ Аз жаргал болвол газар юм аа бид бол Аз жаргалын орон юм аа гэж юутай ингээд зарладаг ч юм уу. Тэрийг 2015 оноос гэсэн илүү үндэсний нийт Аз жаргал гэдэг тэрийг ингээд тодорхой хэмжээгээр тооцож хэлсэн юм байл л дээ. Ингээд хүмүүс үнэхээр Аз жаргалтай байна уу гэдэг асуулт надад ингээд бас төрж исэн. Тэгээд харах юм бол маш олон тэг ихтгэл найдваргүй тэг юу ихэ мэдхгүй хүмүүс ингээд гудамжинд байж байгааг харж ирсэн. Мэдээж гудамжинд гуйлга гуйж байгаа хүн би бол хараагүй. Гэхдээ нөгөө Аз жаргалын индекс гэж нээс хэлсэн чинь болохоор яг тусдаа гаргадаг индекс واخхой дэлхий дээр явагддаг. Аз жаргалын индексээр болохоор 2018 он Бутан нийт 156-аас 97 ч гисэн байна. Тэгээ 97 тэгэхээр нэлээд хойшоо байхгүй. Тийм. Тэгэхээр 50%-аас хойшоо ямарч байсан. Тэгэхээр яг өөрсдөө Аз жаргалтай улс гэж байгаа боловч хүмүүс нь бас дотроо бие талаар ярилцаж үзсэн итгэж нартай. Тэгээ бид нар бас яг тийм бас санал нийлэхгүй. Бид нар мэдээж Аз жаргалтай бас болохыг хичээж байгаа. Тэгээд тэдэнд бол хүрэхэд бол бас болоогүй гэдэг талаар ярилцчихсан л да. Ямар ч байсан өнгөрүүлсэн 7 хоног маань юм байлаа. Эргээд ирсэн замаараа бид хоёр буцаад Гүнжилэн рүү яваад тэндээ нэг хоноод тэгээд хилээр гараад эргээд Хонконгоор дараад Монголд ирсэн байгаа. Минийс нэг сонссны сонирхолтой юм болохоор яг Бутаны хааны удамд нэг итгэгч эмэгтэй идэг гэж сонссон. Тэр үнэн юм болоо? Тийм бид хоёроос тэнд байх үед хүмүүсээс асуусан. Тэгээд гүнжнэрийнх нь нэг нь саяхан христчэн болсноо бас зарласан юм байлээ. Тэгээд юу гэдэг нь сошин төрийг хослон барьж гэдэг шиг тийм ус учраас хааны зүгээс бол тийм баяртай бол хүлээж аваагүй юм шиг үлээ. Тэгтээ бол бүр христчэн шашин юм огт тийм хаалттай биш учраас бас болохгүй ч юм уу хоригсон тийм зүйл байгаагүй юм шиг үлээ. Тэгээд өөрөө бас нөгөө олон их нэртэй байхыг зөвшөөрдөг, хуулиараа зөвшөөрдөг тийм
болсон шүү дээ тий. Тийм. Тэгээд өмнөх хаан болохоор нэг ихчдүү дүрийг авч суусан юм билээ. Тийм. Ихчдүү дөрвөлийг мангар айлхан зэ хоорондоо дөрөв ихээр авах шиг. Гэтэ тэрний дундаас хамгийн томоос нь төрсэн хамгийн том хүн одоо хаан ширэнд байгаа. Тэр дөрвөн тэг хатнаас төрсөн нэг гүмж нь итгэж болсон л гэсэн үг тийм. Зөв. Ингээд подкаст маань дуусч байна. Тэгээ бид хоёр бас та бүхнийгээ залбиралд уриалахыг хүсэж байна. Намайг бас Бутан руу явхаас өмнө бол Дархны Воён бейс дээр очих үед Дархан Воён бейсийнхэн одоо юу гэж хэлсэн бэ гэхээр бид нэр шарын шашинтай улсуудын будны шашинтай улсуудын төлөө ингээд зуучлан залбирдаг. Бутан бол бидний залбирдаг улсуудын нэг шүү. Чи бас төлөөлж явж байгаад бид нар баяртай байна гэж хэлсэн. Тэгэхээр Монголд бас Бутаны талаар залбирдаг хүмүүс байгаа тийм тодорхой сүмүүд байгаа. Бид нар бас тэгээ нөгөө саний хэлжсэн нөгөө залбирлын хөтөч номон донд ч гэсэн Бутан бас ингээд залбирахаар бичигдсэн байна. Тэгээ бид та бүхнийгээ Бутаны төлөө залбиралд уриалж байна, ятгахж байна. Залбирлын тодорхой сэдвүүдийг би ингээд бас гаргахыг хичээсэн л дээ. Тэгээд нэгдүгээрт тэгээ сүм чуулганы Христийн шашныг албан ёсоор хуулийнхаа дагуу зөвшөөрж, хуульчилж өгөөсөө гэсэн талаар та бүхэн залбираарай. Ингэсний дагуу бас олон зүйлс илүү тодорхой болж итгэгч нар итгэлээ тунхаглах боломжтой болно. Тэгээ хавчлага бас тэрийгээ байгаа тодорхой хэмжээнд багасах. Хоёрдугаарт хилээ илүү нээлттэй бодлого баримтлаасан. Бид хэлээ залбирч өгөөч. Хэрвээ хил дээр илүү нээлттэй бодлого баримтлвал тэгээ илгээлтийн багууд ханд орох боломж нэгдэнэ. Тэгээ илгээлтийн эзэд богино урт хугацаагаар очиж тэгээ пасторууд очиж сургаал заах. Тийм теологийн төвшөнд бас тэгээ бусад пасторуудыг идэвхжүүлэх тийм боломж нэгдэх бах. А 3 дугаарт болохоор энэ Sharpa гэдэг үндэстэн дунд яг үндсэн Непал хэлтэй биш, яг Zonko хэлтэй тийм үндэстнүүдэд сүм чуулганууд өшөө олонд харагдахын төлөө ягаад тэгэхээр миний сонсноор баруун төв хэсэгт байрладаг яг нэг үндсэн хүмүүс байгаа байхгүй манайхаар бол халах хүмүүс. Тэр хүмүүс нь сүм чуулган 1-2 хон тоотол байдаг. Зөвхөн Непал хэлтэй хүмүүс нь л одоо ихэнх нь итгэгч байдаг. Тэгэхээр одоо Sharpa хүмүүсийн дунд өшөө олон сүм чуулганд харагдахын талаас та бүхэн маань залбирч өгөөрөө. Тийм ээ тий. Тэгээ нөө Непал хэлтэй Lochampa гэдэг үндэстнүүд итгэгчд нь хүчрэх гэж залуу үе гарч ирж Бутанд бас өөрчлөлтийг авчрахын төлөө та бүхнийгээ ингээд хамтдаа залбираасаа гэж хүсэж байна. Тэгээд сая бас бид хоёр Дархан руу үүрэгтэй залуус конференцд очоод бас тодорхой хэмжээнд workshop нь хуваалцах боломж олсон байгаа. Тэгээд бас түүний дараа ч гэсэн ярилцчихсэн Бурхан Иесус гэдэг Дархны сүм Камбож гэдэг үндэстнийг тэг өөрийн мэд залбирч тийшээ 2 жил илгээлтийн эзнийг илгээж энэ жагийг хараад надад бол маш их сайхан сэтгэл төржсэн. Яг тэгэхээр зөвхөн Монгол итгэгчнэр ингээ те ингээд юм дотгошооноо биш зөвхөн ингээд өдөр тутмынхаа зүйлсээ биш. Тэгэхээр хаан тусын хэмжээнд хараад бусад үндэстнүүдийн төлөө залбирдаг, бусад үндэстэн рүү илгээдэг. Тийм үндэстэн байгаасаа гэж хүсэж байна. Бид нар хангалттай дээрэмдэж, хангалттай бусад хүмүүсээс авч болсон. Одоо бид нэр тэг бусад үндэснийг өрөөх, бус үндэснийг төлөө залбирах, тийш илгээлтийн эзнийг илгээх тэр цаг нь бол болсон гэж харж байна. Тэгээд подкастын төгсгөлд бас Матай 9:38-ийн дагуу тий ургацтай ажилчид явуулахыг ургацсан эзнээс асуу гэсэн нэшлийн дагуу та бүхнийгээ өглөө болгон сэрүүлгээ 9:38-50-аад Бутаны төлөө бас өөр таны зүрх сэтгэлд байгаа үндэсний төлөө залбираасаа гэж хүсэж байна. Тэгээд хамтдаа подкаста дуусгацгаая. Нүртэл сонсон та нартай баярлалаа. Подкастын төгсгөлд тэгээд хамтдаа нэг зүйлсийг тогтмол хэлж яхаар болсон байна. Тэгээд энийг хэлээд дуусгацгаая. Хамтдаа агуу захимжийг гүйцэтгүүлцгээе.